Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хэрэгжүүлсэн их дэлхийгээ ангаахуй төслийн 2 дугаар шатны олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнг Hue Art Gallery-д нээлээ. Энэ үзэсгэлэн дүрслэг урлаг, үйлдэл болон инсталляц буюу өрг урлаг, перформанс, модерн бүжиг, өндөр давтамжийн хөгжим, дуу хоолой зэрэг олон төрлийн бүтээлийг биечлэн үзэж, уран бүтээлчдээс нь тайлбар сонсох боломжийг бий болгосон байна. Энэ бол сэдв нь өөрөө их чухал сэдв. Их байгалаа хамгаалах, их байгалаа зохицон амьдрах ийм сэдв байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд бол бас нэгдсэн үндэсний байгууллага дээр Монгол улсын ерөнхийлөгч бас санаачилсан төвшөлтэй бомод үндэсний хөдөлгөөнд төвшүүлж энэ хүрээндээ бол бас их байгалаа хамгаалах зөвшөлттэй эсрэг тэмцэх энэ хүрээнд бол бусад улс орнуудтай хамтран ажиллаж байгаа. Их байгалаа хайрлах гэсэн энэ уламжлал өөрсдөө хадгалан авч үлдэхийн зэрэгцээ бас бусад улс орнуудад төвөнд илрүүлэх чухал байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол энэ өнөөдрийн үзэсгэлэн бол бас чухал арга хэмжээ болж байгаа гэж үзэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн агуулга нь Европ Азийг урлагаар холбох, байгалийн зөв хамгаалах сэдвт анхаарлаа хандуулсан юм а. Байгалийн орчин, уур амьсгалын өргөсөлт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж байна. Тиймээс урлагаар дамжуулан хүн төрөлхтөн дэлхийгээ хэрхэн хамтдаа эрүүл байлгах талаар эрхсүүлэх зорилгыг агууллаа. Германы уран бүтээлчид Монгол орны үзэсгэлэнт байгаль, уламжлалт соёл, эсхийн урлалын өвийг судлан бүтээлдээ тусгасан сонирхол татаж байна. Үзэсгэлэн эх сарын 30-ны хүртэл Hue Art Gallery-д олонний хүртэл болно. Улмаар эх 12 дугаар сарын 4-өөс эхлэн Чингис хаан үндэсний музейд шилжих юм байна. Монгол Германы уран бүтээлчид дипломат харилцааны 50 жилийн хүрээнд өнгөрсөн 6 дугаар сард холбооны бүгд найрамдах Герман улсын музейд их дэлхийгээ ангаахуй үзэсгэлэнг хамтран зохион байгуулжээ.